За танд баярлалаа. Ямар ч байсан зөвхөн Freedom House-ийн индексийг бид нар тооцож болохгүй л дээ. Тэгээ Varieties of Democracy гэд маш олон зуун жилийн одоо датан дээр үндэслэж төлөв байдлыг тогтоодог. Монголынхын чинь бараг 1911 оноос хойших датан дээр суурилдаг гэж байгаа шүү дээ. Тэгэхээр энийг бол тооцож болохгүй. Энэ бол ерөөсөө буруу судалгаа гэж хэлж болохгүй л дээ, зөвлөхаар гişүн. Тэгэхээр энэ дэр би дашрамд бас хэлэхэд одоо нөгөө ингээд хүүхэд нүдэ таглчаад би нуугдчихлаа гэдэг шиг жоохон тааруу гарсан дүнтэй индексээ энэ бидэнд хамаагүй хичээд гайгүй гарсныгаа одоо баярлаа. Тэрэндээ дулдуудаад инээд алдаад яваад иж болохгүй. Мэдээж тэр VDM-ийн индекс бол маш нарийн гардаг. Асар олон шалгуур маш нарийн экспертүүдийн одоо үзэлгээр гэх юм уу тогтоогддог юм байгаа. Тэгэхээр энийг бол бүр тооцохоор барах уу тооцох ёстой гэдгийг бол таныг бол би ойлгож байгаа юм байна гэж ойлголоо. Баярлалаа. За тэгээд гадаадын хөрөнгө оруулалт Монгол Улсын засгийн газрын үрийн үртэй холбоотой нэг зүйлийг асууя гэж бодлоо л да. Одоо жишээлбэл засгийн газрын үр гэхэд сүүлийн 10 жилд бол бараг 2.2 дахин өссөн байна. Хамгийн сүүлд засгийн газрын гадаад үр 8.3 тэрбум доллар байна. Тэгсэн мөртлөө экспортын хэмжээ бөгөөд орж ирсэн орлого бас бүр 3.4 дахин өссөн байна. Жишээлбэл сүүлийн 10 жилийн сүүлийн зөвхөн 3 жилийн экспортын орлогыг авч үзэхэд 44.3 тэрбум долларын орлого орсон байгаа юм. Тэгсэн мөртлөө гадаад үрийн тоо хэмжээ ерөөсө буураагүй. Тэгэхээр энийг та юутай холбож үзэж гин вэ? Нөгөө төсөв нь томроо төсвөө тэлээд тэгээд энийгээ одоо төсвийн алдагдлыг нөхөх гэж дандаа ингээд гадаад зээл тусламж аваад байсан байж таарах нь уу? Тэгэхээр та энэ гадаад үрийн бөгөөд дотоодын нийт бүтээгдэхүүнд эзлэх энэ үрийн хэмжээг ер нь бууруулъя гэж бодож байгаа юу гэж боддог вэ энэ дээр? Одоо бол 25 онд бол 55% байхаар тогтсон юм байна. За хуулиар бол тааз нь бол 60 байгаа. Тэр энийг өшөө бүр 40-с доош оруулах ийм бодлогыг та баримтлах уу? За хоёрдугаарт гадаадын хөрөнгө оруулалттай холбоотой. Жилд бол манайх нэг 2-4 тэрбум орж ирд юм байна. За энэ бол бас дотоодын нийт бүтээгдэхүүний нэг 10-аас 20%. Тэгэхээр эргээд эсэргээрээ энэ одоо гадаадын хөрөнгө оруулалтаа нэмэх 40-оос дээшээ оруулах. Нөгөө гадаад зээлээ 40-оос доошоо оруулах. Буюу аль болох энэ одоо хөрөнгө оруулалтаа санхүүжилтээ ийм эрүүл маягаар цаашаа хийж явах. Тэгэхээр гадаадын хөрөнгө оруулалтын одоо дотоодын нийт бүтээгдэхүүнд эзлэх хувийг нэмэх тийшээ та явах уу? Эсвэргээрээ нөгөө гадаад үрийн хэмжээг бууруулах чиглэл рүү явах уу? 3-дугаар баярмаа минь мартчихлаа. Priority гэдэг үү? Нээлттэй нүү. За хариулт өгье. За яг уу. Нэр дэвшигч. За ер нь ардчлалын индексийг бол шалгаруулдаг Economic Intelligence Unit, за Bertelsmann, Freedom House, Variety of Democracies гэдэг ийм олон хэмжигдэхүүнүүд, ийм индексүүд байгаа. Гэтэ ямар индекс байх нь гол биш, хамгийн гол нь байгаа зөв болж өвчнөө эмчлэгтэн л энэ индексийг ашиглах нь зүйтэй гэж бодож байна. За хөрөнгө оруулалт өрийн харьцааны хувьд бол тантай мэдээж санал нэг байна. Энэ үр ашигтай гадаадын хөрөнгө оруулалт бол хүүгүй манай энэ хэмжлэг үзүүлэлтөнд төсөвт эзэлж байгаа хүүгийн зарлаа тооцох хэрэгтэй байгаа юм л та. Тийм учраас хүүгийн зардлыг бууруулах, энэ debt restructuring хийхдээ өрийн зохицуулалт хийхдээ бага хүүтэй санхүүжилт зөөлөн ийм санхүүжилтүүдийг авах нь бол мэдээж олон улсын валютын сан, Дэлхийн банкны санхүүжилт нэмэгдэж байгаа юм үзүүлэлтүүд байгаа. Энэ нь бол зөв хандлага. Ер нь номинал дүнгээрээ нэмэгдэж байгаа боловч дотоодын нийт бүтээгдэхүүнд харьцуулсан харьцаа дахнуул буурж байгаа 41.8% болсон санаж байна. Дотоодын нийт бүтээгдэхүүн Дэлхийн банкны стандартаар бол нэг дотоодын нийт бүтээгдэхүүнтэй харьцуулсан номинал хэмжээгээр үздэг. Тэгээд дотоодын нийт бүтээгдэхүүн өсөж байгаа учраас 2021 оноос хойш 62.6% байснаас хойш энэ бол 60.5, 43.7, одоо 41.8% болоод өрийн харьцаа буурч байгаа. Энэ дотроо бас нэг чухал зүйлийг онцлог
байна. Их хурлын дараа хэлж байгаа тавьд Монгол банкны хятадын swap-ийн өрийн 1 тэрбум долларыг бол төрж барагдуулж энэ өрийн хүн нөхцөлтэй зээлүүдийг өндөр хүүтэй зээлүүдийг бол эргүүлэн төлөх чиглэлийг бариад за мэдээж хямд бага их усүртэй хөнгөлтөө зээлийг илүү болох замаар одоо шийдж ирсэн. Хөрөнгө оруулалт өрийн зохистой харьцааг барихад дотоодын нийт бүтээгдэхүүний 60% сэтрүүлэхгүйгээр өрийн удирдлагын хуулигаа мөрдөх, өндөр өгөөжтэй үйлдвэрлэл нэмэгдүүлэх салбарт хөрөнгө оруулалт оруулах, богино хугацаатай өндөр өртөгтэй зээл өрийн санхүүжилт, бондын санхүүжилтээс зайлсхийх, өрийн ил тод тайланг одоо тогтмол нийтэлж явах юм бодлого бол олон улсын жижиг ийм жишээ баримталж ажиллах ёстой. Тийм учраас одоо тантай зарчмын санал нэг байна. Дотоодын нийт бүтээгдэхүүнтэй харьцааг 60%-аас доогуур байлгах одоо 41.8% байгаа. Гадаад дотоодын өрийн бодлоготой зээл төсөлд хяналт эрсдлийн үнэлгээг байнга хийж явах, өрийн дарамтыг жигдлэх, бондын өрийн дарамтыг жигдлэх ийм зайлшгүй шаардлагуудыг энэ бүхэн маань эцсийн дүндээ валютын нөөцийн бодлоготой уялдах ёстой, экспортын бодлоготойгоо уялдах ёстой. Ингэж бид өрийн хямралд орохгүй байх ийм чиг шугамыг гаргаж ирнэ. Түүнээс биш ер нь манай өрийн удирдлагын асуудлыг улсын их хурлд хэлэлцэж гадаад дотоод өрийн харьцааг бол 60%-аас доош барихаар бондын дарамтыг жигдлэхээр энэ өрийн удирдлагын тухай стратегийг баталсан юм билээ. За энэ дээр одоо тоо баримтын хувьд ирж нэгтлэх зүйл байвал улсын их хурл бас номинал тоо баримтын хувьд бас шалгах зүйлүүд байгаа. Ер нь хөгжлийн албан ёсны тусламж гадаадын шууд хөрөнгө оруулалт бол өрийн дарамтыг бууруулахад чиглэсэн ийм чухал чиг баримт болох ёстой гэж бодож байна. Манай статистикүүд их зөрөөд байд. Монгол банкны тоо баримт нэг өөр, гадны донор байгууллагуудын одоо дэлхийн банк валютын сангийн тоо нэг өөр, засгийн газрын тоо нэг өөр байгааг одоо нэгтэлж улсын их хурлаас нэг талд нь гаргах талаар бас наривчилж судалж үзэх болно. Эдийн засгчд бол байнга ярьдаг тийм мөчлөг сүрсэн, мөчлөг дагсан бодлого гэдэг. Тэгэхээр манайх ер нь түүхэндээ баг мөчлөг сүрсэн буюу тэр зөв бодлогыг ер нь хэрэгжүүлээгүй юм шиг байгаа юм. Тэгээ нөгөө маш одоо ойлгомжтой болчиход шүү дээ. Нөгөө экспортын гол нэрийн бүтээгдэхүүний үн өндөр байх үед хуримтлал үүсгэж хэцүү үед тэрийг ашиглах гэдэг тийм. Тэгэхээр энийг ерөөсөө нэг ч хэрэгжүүлдэггүй гэж эдийн засгчд ярьдаг. Тэгэхээр одоо хэрвээ бид нар энэ экспортын нүүрсний үн асар өндөр байгаад сүүлийн 3 жил 43.3 тэрбум долларын орлого олсон үедээ зөв одоо зохион байгуулалттай байгаад хуримтлал хадгалал үүсгэсэн байсан бол одоо ирэх энэ хүнд жилүүдэд ашиглах байжээ гэдэг. Тэгэхээр та эдийн засгч хүний хувьд мөчлөг сүрсэн бодлогыг ер нь барих юм уу? Эсвэл яг өмнөх он жилүүдийн шиг байнгын нөгөө өндөр үнэтэй үед нь яг тэр чигээр нь зарж хаяал тэгэл байхгүй болох үедээ хоосордог энэ бодлогыг баримталж явах юм уу гэдэг сүүлийн асуултыг асууя баярлалаа. Жудгийн баярмаа гишүүн маш чухал асуулт асуулаа. За өнөөдөр чинь сүүлчийн тэмээний ачаа хүндгэж сүүлийн асуулт учраас нэг зүйлийг бас магтаж байгаа юм биш онцлог тэмдэглэчихъя гэж бодож байна. Хориг тавих үедээ би яг таны наад хэлсэн мөчлөг сүрсэн бодлого хэрэгжүүлэх шаардлагатай гэдгийг одоогоос 7 сарын өмнө хэлээд хориг тавихад энд би мөчлөг сүрсэн бодлого хэрэгжүүлж төсвийг алдагдaltaгүй бодлоготой голвш ийм эрсдэл учрах гээд байна. Мөчлөг эргэж ирэх гээд байна. Түүхэдийн уналт бий болох гээд байна. Ийм учраас төсвийг алдагдaltaгүй баталж яаж энэ эрсдлийг туулах юм байна гэж хэлж ирсэн. Ийм учраас бид энэ өнөөдрийн үйлчлэл төгсөл байдлыг арай гайгүй тулж байна. 2.3 их найдаар дутах нь хэрвээ тэр 2 их найдын алдагдaltaа батсан байсан бол өнөөдөр 4-5 их найдын алдагдaltaа бүр хүнд байдалд бид тулцсан унтсан сууж явах байсан байна гэдгийг бас хэлчихье гэж бодож байна. Энэ өрийн хувьд бол манай 37.2 тэрбум долларын өртөө байгаа. Ер нь гадаадын шууд хөрөнгө оруулалт бол үндсэндээ оюу толгой хөрөнгө оруулалт байгаа. Тийм учраас гадаад өрийн доктортой үеийн шинжилгээг бид байнга харж явах хэрэгтэй гэдгийг онцолж хэлье.